зүгээс эхэл би ийм контрол үнэхээр дургу. Дөнгөж бодолд хийж эхэлж байгаа хүмүүст маань хэм бол өнгөлчний юм гарцсан аягүй чухал юм шиг санагддаг байхгүй юу? Яг ийм өнгөтэй нүдний тэнийг би сонгож авах байсан. Тиймээ зузаан тавих яг хэр хэмжээтэй зузаан тавих мэдэхгүй байгаа тохиол энийг ашиглаад тавьчихад үнэхээр огийн өсвөр насны охтуудад маань болохоор хамгийн тохиромжтой, хамгийн гоё гэсэн бүтээгдэхүүн байгаа. Бүгдээрээ сайн уу? Бичлэгнийхаа гарчигнаас бүгдээрээ харсан ба. Өмнө нь бүгдээрээ бас нэг бичлэг хийжсэн шүү дээ. Тэр нь болохоор өсвөр насндаа мэддэг байсан бол эдгээрийг авч мөнгөө өрөхгүй байх байсан гэдэг бичлэг явсан. Өнөөдөр харин бүгдээрээ өсвөр насндаа мэддэг байсан бол эдгээрийг аваад тэгээд илүү мөнгөө хэмнэх байсан гэсэн бичлэгийг хийх гэж байна. Тэгээд ингээд энэ хэрэглэж үзсэн бүтээгдэхүүнүүдээс хараад тэгээд би хэрвээ ингээд өсвөр насндаа мэддэг байсан бол шууд энийг сонгож авнаа. Тэгээд тиймээс бол би өөртөө илүү төв юмнууд авахгүй тэгээд мөнгөө өрөхгүй байна гэсэн үг байхгүй юу? Өсвөр насны охтуудад маань гоё мөнгийг нь хэмнэх, тэгээд дээрэс нь хамгийн гоё надад таалагдсан гэсэн өсвөр насны охтуудад маань тохиромжтой бүтээгдэхүүнүүдийг санал болгох гэж байна. Мөнгөө хэмнэх гэж байгаа учраас цөөхөн тэгээд дээрэс нь яг тоочны яг гоё гэсэн бүтээгдэхүүнүүдээс хуваалцъя гэж бодоод энэ уралдалтаа цуглуулсан байна. Хамгийн ихнийх нь болохоор суур бүтээгдэхүүн байгаа. Энэ санал болгох гэж байгаа бүтээгдэхүүн бол угаасаа миний өсвөр насны үед байгаагүй, сүүл гарч ирсэн бүтээгдэхүүн. Гэхдээ одоогийн өсвөр насны охтуудад маань болохоор хамгийн тохиромжтой, хамгийн гоё гэсэн бүтээгдэхүүн байгаа. Aspiring Glow Riser байгаа. Тэгээд энийг өөр нь бол base маягаар ашигладаг. Ялангуяа яг ямар арьстайгаа илүү их мэдэхгүй, бишнийхээ өмнө ямар base, ямар primer түрхэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд ер нь бол хамгийн хүн болгон тохиромжтой зүйл бол мэдээ чигшүүлэх үйлчлэгээтэй байгаа шүү дээ. Одоо суурийг маань илүү гоё гялалзуулж өгдөг бүтээгдэхүүн бол энэ Aspiring Glow Riser гэдэг. Нэгдүгээрт ингээд бүгдээрээ ямар base primer түрхээ мэдэхгүй болно. Хоёрдугаарт гэх юм бол бодолд барзайх ч гэдэг юм уу те, бодолд тарзайх гэсэн юм асуудлууд бүгдээрэнд нь гардаг шүү дээ. Бодлыг яаж барзайлахгүй байх вэ гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд ер нь бол энийг хэрэглэж болно гэсэн. Хүн болгонд айгүй тийм тохиромжтой юм шиг санагдаад идэв. Гоё бодлыг нь гоё гялалзуулж өгдөг. Зөндөө олон base primer тавьчихсан өнгөтэй өнгөгүй гээд 2-3 удаа ч юм уу 4-5 удаа хэрэглээл нэг их юусоо тэгж өдөр тутамдаа хэрэгэлдэггүй. Харин би энийг болохоор бүр яг өдөр болгон хэрэгэлдэг, өдөр тутамдаа бүр байнга хэрэглэх боломжтой байдаг. Ер нь бол нэг савыг дуусгасан. Одоо ингээ 2 дахь сав руугаа орж байгаа. Тийм болохоор бас та нартаа мөнгөө хэмнэхт нь өөр хэрэгтэй хэрэггүй base primer авахаас нь сэргийлээд энийг санал болгож байна. Дурдварт хэм бол мэдээж бас base тавихад маань хэрэгтэй бүтээгдэхүүн болох ийм юу байгаа spatula гэж ярьдаг. Энэ нь юу вэ гэхээр нэг ийм нарийнхаа ийм төмөр байгаад байгаа байхгүй юу? За энэ бодолд барзаагаад байна, арзаагаад байна гэдэг асуудлуудыг чинь бас нэг юм нь болохоор будгаа кремээ хит их тавих. Хит зузаан тавихаас хамаарат бас ингээд бодолд айгүйх барзаах юм, арзаах шалтгаанууд үүсчээдэг. Хаана сэргийлж өгөх солонгос охтуудын хөвчлэн эргэлдэг, солонгос мейкап артистуудын хөвчлэн эргэлдэг зүйл болох юм spatula гэдэг юм төмөр юм байдаг. Бүгдээрээ кремээ авчаад тавиур юм дээр тусаачаад тэрнээсээ маш ингэж нингхэн аваад нүүрэндээ түрхэж өгдөг гэсэн. Квишний юм спонж гэдэг шүү дээ, ийм спонжоор ингээд шууд ингээд аваад тавих юм бол яг үндэл айгуу тийм зузаан тавих гэдэг яг анх удаа нүрэ бодож байгаа хүмүүс. Тэгээд бол бодож сурсан хүмүүс болохоор ингээ яг мэдрэмжээрээ мэдээд за одоо энэ хэсэг дээр иймэрхүү хэмжээтэй тавина шүү, энэ хэсэг дээр иймэрхүү хэмжээтэй тавина шүү гэдэг яг мэдрэмжээрээ тэр даралтны хүртэл ондоолчдөг байхгүй. Тэгэхээр яг тухайн анхны үедээ бол яг кремээ зузаан тавих, яг хэр хэмжээтэй зузаан тавихаа мэдэхгүй байгаа тохиолдолд энийг ашиглаад тавьчихад үнэхээр нэгдүгürt өөд харах хэмжээний, хоёрдугаарт тийм амар зузаан харагдахгүй болох хэмжээний яг тиймэрхүү байдлаар авч тавьж өгдөгөөрөө кремийг тарааж өгдөгөөрөө энэ бол айгуу тийм даваа талтай байдаг байхгүй. Надад бас нэг юм нарийнхан бас байдаг. Тэгээ сүүлийн үед болохоор бас яг энийг нь илүү хэрэглээд байгаа юм. Энэ болохоор бүр хамгийн гол нэг юм төрөхөд илүү амархан хялбар хэлбэртэй гэх юм уу. Тэгээд энэ болохоор айгуу таалагдаад бас юм бүрхэн савтай ингэ хийдэг. За 3 дугаарт нэг юм бол бүгдээрээ угаасаа квишний талаар бүр бүхэл бүтэн бичлэг орсон байгаа болохоор яг ямар арьстай хүмүүс ялангуяа өсвөр насны охтуудад маань ямар квишн бас тохиромжтой гэдэг талаараас ирсэн байгаа. Тэгэхээр та нар манаас яг чамд ямар квишн тохирох вэ гэсэн бичлэгийг маань үзээд квишнийхаа сонголтыг бол мэдээд авчиж болно. Түүм бол мэдээж нүдний тэн аваа нүдний тэний хувьд гэх юм бол хэрвээ би өсвөр наснаа мэддэг байсан бол за одоо яг энэ брендийн яг энэ нүдний тэн гэж хэлэхээсээ илүү яг ийм өнгөтэй нүдний тэнийг би сонгож авах байсан. Яагаад вэ гэхээр бүгдээрээ бас ингээд өсвөр нас гэдэг чинь яг дөнгөж будалтын бүтээгдэхүүнүүдийг сонгож эхэлж байгаа. Тэгэл өөртөө ямар өнгө зохих уу гэдэг талаараач ерөөд бол дөнгөжл суралцаж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл мэдээч би бол зөндөө л олон
одоо нүдний тэнүүд аваад одоо алдчихсан юмнууд байгаа шүү дээ тий. Тэгэл ягаан өнгөөр будаал эсвэл бор өнгөөр будаал аль нь яг надад цохоод байгаа юм ч мэдгүй зүгээр л энэ өнгө нь гоё харагдаж байгаа болохоор л ингээ бодчих. Иймэрхүү байдлаар бодож байгаа. Бодогнуудыг ингээ хэрэглэх явцдаа хэрвээ би одоо ингээд өөрийнхөө надад цохих өнгөө мэдгүй ч юм уу те ягаан өнгөн цохих юм уу бор өнгөн цохих юм уу за тэг ягаан дотор яг ямархуу ягаан нь те бор дотроо бас яг ямархуу борон цохих юм бэ гэдгээ мэдгүй байгаа тохиолдолд миний бодлоор яг иймэрхүү өнгөтэй тэнийг болохоор сонгож авах байсан. За тэгэд энэ нь болохоор яг ямар өнгөтэй тэн вэ гэхээр нөгөө варан болон кул хоёрын дундах гэж хэлж болно жоо. Ягаан бор хоёрын дундах ягаан дубор гэх юм уу? За яг тийм өнгө байгаа. Тэгэхээр ийм өнгө бол ерөнхийдөө нөгөө бүр үнэхээр одоо өөрийнхөө өнгөийг мэдгүй байгаа тохиолдолд хүн болгонд тохиромжтой, хүн болгонд зохих боломжтой өнгө гэдэг байхгүй юу? Бүр ингээд онцгойлох юм бол энэ тэнний маань давуу тал нь те яг энэ тэнийг сонгоод авч байгаа хүмүүст маань бас яг ямар давуу талтай юм бэ гэхээр аюу гоё юм жоохон талалцсан гэх юм уу ингээд таллаад энэс доотхон жоохон ягаан дөө энэс доотлны жоохон шар дөө гэхдээ бүр амар шар биш амар ягаан биш яг л нэг юм жоохон суур өнгөнүүд нь бүр баг зэргийн л ягаан өнгөний орц баг зэргийн шар өнгөний орц гэдэг юм уу те тиймэрхүү өнгөнүүдийг агуулсан тэгээ хоорондоо бас маш гоё уусдаг. Тэгээд ийм тэн байгаа. Тэгээ энэ цагаанууд нь ч гэсэн нөгөө нэг нүдний доорх давхрааг зурхад нөгөө тодруулж өгөхөд нь бас айгүй тохиромжтой өнгөнүүд байгаад байдаг байхгүй юу? 16 өнгөтэй. Тэгээ 16 өнгөн дотор чинь маш олон өнгөнүүдийг багтаацсан. Саан байна. Хоёрдугаарт нь нүдний доорх одоо давхрааг маань тодолж өгөх цайвар өнгө байна. За тэгээд яг нэг гол суур өнгөнүүд гэх мэтчлэн бүх юмыг багтаацсан болохоор ер нь бол векмикийн тэнүүд аяг таалагддаг. Тэр хамтдаа солонгос стилээр нүрээ бодож сурцгаах уу? Нүрээ хэрхэн бодохоо мэдэхгүй байгаа өсвөр насны болон арлан нүрээ бодож байгаа бүх хүмүүстээ зориулсан онлайн сургалтаа та нартай танилцуулъя. Хэлбэр бүр дээр хөмсөө, контур, хацар өнгөлөгч гэх мэт хэрхэн зохицуулж бодох талаар энэхүү хичээл маань багтсан байгаа. Тэс нь хамгийн анх нүрээ бодож байгаа хүмүүс маань foundation гэж юу вэ, cushion гэж юу вэ гэх мэтчлээ маш жижиг нүур бодлын суурь мэдээллүүдийг агуулсан байгаа. Сургалт маань удахгүй эхлэх учраас дэлгэрэнгүй мэдээллийг доорх тайлбар хэсгээс аваарай. Тэрээ хацар өнгөлөгчний талаар ярилцъя те. Яг нүдний тэнтэйгээ адилхан одоо шалтгаанаар би энийг санал болгож байгаа гэсэн. Ямар өнгө цогтгоо мэдгүй. Хацар өнгөлөгчий чинь бас нөгөө өнгийг нь яг тааруулж бодгоноос аягүй чухал гэдэг те. Хитрхийн амар тод удчих юм бол аягүй онцгой болчтой. Бас хитрхи бүдгэн болчих юм бол нөгөө бодлыг маань гоё ингэ сэргээгч гэдэг юм уу те. Яг тэр гол одоо үүрэг ройлоо одоо харуулж чаддаггүй гэх юм уу? Дөнгөж бодолд хийж эхэлж байгаа хүмүүст маань гэх юм бол одоо ялангуяа хацар өнгөлөгчний юм гарцсан аягүй чухал юм шиг санагддаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэрхий амар нэг тод гарцтай хацар өнгөлөгч, тод өнгөтэй, тод гарцтай хацар өнгөлөгчийг болвол энэ тааруулж тохируулж бодохгүйгээсээ болоод хитрхий амар тод хацар өнгөлөгчтэй байх тийм. Хит амар шаргал биш, хит амар ягаан биш тэр хоёрын дундах өнгө болох ийм өнгийн хацар өнгөлөгчийг ер нь сонгож хэрэглүүл бас аягүй зүгээр байдаг. Дээрэс нь бас яг энэ брендийг бас яагаад санал болгож байгаа гэхээр Basic брендийн хацар өнгөлөгчнүүд болохоор бас хитрхий амар тод өнгө ер нь бол байдаггүй. Бас хитрхий амар бүдгэн өнгө байдаггүй учраас хичнээн амар одоо ингээ нэг чанга дарсан ч гэсэн бүр амар тод гардаггүй. Тэгэхээр нөгөө нэг будгаа амар тод гаргаад онцгүй бодчихгүй, за гоё болохгүй байх вэ гэсэн ийм санаа зовх юмнууд ерөөсөй байдаггүй. Тэгэд одоо ингээ харах юм бол надад ийм бүрхэн боломжийн өнгөнүүд гардаг гэсэн үг байхгүй юу? Basic-ийн хацар өнгөлөгчнүүдэд аягүй дуртай байгаад байдیں۔ Тэгэд ялангуяа бас энэ 15.8 гэдэг энэ өнгө маань болохоор Солонгос Seraphim гэдэг хамтлагийн одоо makeup artist айгу сонгож хэрэгэлдэг гэсэн учраас би сонгож авсан. Тэгсэн чинь сонгож аваад яг хэрэглээд үзсэн чинь бүр үнэхээр гоё нэг тийм гоё сүүн ягаан нэмэр чимтэй тийм гүзэлцэнтэй сүү яг санагдуулмаар тийм гоё бодол тиймэр санагдчихж байгаа. Тийм байх юм бол энэ өнгө айгу гоё тохирдог байхгүй юу? Тэгээ би одоо ингээл бас энийг авснаас хойш айгүй хэрэгжилж байгаа. Warm тонтой одоо нүдний тэн ч юм уу, cool тонтой нүдний тэн ч юм уу аль алин дээр бас айгүй гоё зохицох гээд байдаг байхгүй. Тийм болохоор яг өсвөр насны те будагнуудынхаа өнгийг сонгож мэдгүй, хит тод бүдгийг сонгож мэдгүй яг нэг будалтын юм гар одоо зөвшөрнө гэж яддаг шүү дээ. Гарын зөвшөөрөөгүй байгаа хүмүүст маань хамгийн тохиромжтой хацар өнгөлөгч хийж болно. За бас дахиад нэг юм хацар өнгөлөг санал болгох юм бол энэ нь болохоор Mujigae Mansion гэдэг бас брэнд юм хацар өнгөлөгч байгаа. Энэ аягүй гоё юм сонирхолтой савлгатай заяа. Ингээд тадаа хацар өнгөлөгч болохоор санал болгоно. Яагаад санал болгож байгаа гэхээр мөн адилхан аюу гоё хит амар тод биш, хит амар бүдэг биш, иймэрхүү гарцтай байдаг. Бас хүмүүс ингээд аюу сонин шорон өнгөтэй,
шорон ийм бүтэцтэй хацар өнгөлөгчөнд айгуу дургүй юм шиг байлээ. Яа чим ингээд айгуу сонин бүтэцтэй тэгээ айгуу сонин гардаг мардаг гэдэг байхгүй юу? Яг эсэргээрээ харин би бол яг нэг ийм шорон бүтэцтэй юм хацар өнгөлөгчнүүдэд айгуу дуртайгаад идэв. Яагаад вэ гэхээр хит амар тод гардаг байхгүй юу? Тэс нь уусах гэд айгуу амархан байдаг. Ийм шорон өнгөтэй өнгнүүд чинь энэ гацрын одоо нөгөө нүүрний будалд дээд энэ сүүдэр мүдэртэй аюу гой уусаж өгдөг. Нөгөө анх нүрээ будаж байгаа охтуудад болохоор аюу тийм тохиромжтой байдаг байхгүй юу? Тэгэхээр бас зүгээр яг энэ хоёр брендийнхийг сонгохгүйгээр хэрвээ бас ингээд бүтцээр нь сонгомоор ах юм бол шорон өнгөтэй ийм хацар өнгөлөгчийг хэрвээ би өсвөр насндаа мэддэг байсан бол сонгож авч хэрэглэх байсан. Дараагийн нь болохоор мэдээж powder байгаа. За powder-ны хувьд гэх юм бол унгац юм аа. Нэг удаа унгаагаад айгу хаалгаа ийцэн. Тэгэхээр та нарт бас ингэж гэдгийг харуулж өрөөсөө чадахгүй байгаа тийм. Тэсэндээ мэддэг байсан бол эдгээрийг авч мөнгө өгөхгүй байсан гэдэг тэр бичлэгэн дээр болохоор бас нэг юм хатуу powder-ыг бас оруулаад би энийг ерөөс авахгүй байсан. Энэ бол ерөөсөө ямар ч хэрэггүй ингээд амар хатуу ингээд хатуучсан чулуу шиг ингээд болоод ингээд хатчихдаг. Тэгэд ерөөсөө ингээд powder шиг болж өгдөггүй, нүүрийн ингээд бодлыг ерөөсөө барьж өгдөггүй. Тийм учраас би ерөөс авахгүй гэж ярьж байсан шүү дээ. Тэгсэн мөртлөө би энэ Daisy-гийн powder-ыг авснаас хойш би бол үнэхээр өсвөр насндаа мэддэг байсан бол би энийг авах байсан. Хатуу энэ пактын савлгаатай ч гэсэн тэрийг бодоход хамаагүй гоё зөөлхөн, ерөөсөө тийм гадаргуу дээрээ тийм чулуутсан юм шиг хатуу юм үүсгдэггүй. Ийм шууд ингэ ороо дарахад гараад ирж байгаа. Нэгдүгürt бол саатаа болохоор ингээд бодлыг хайгуугүй нарийн төвшөнд хөөрхөн ялалзуулж харагдуулчих байгаа байхгүй. Тэгэх юм бол жоохон ийм цайвар цэнхэр өгтэй байгаадагаз тийм болохоор ийм гэрэл маягаар бас ашиглах боломжтой. Туус савлгаатай тэгсэн мөртлөө зөөлөн гэдэг байгаа шүү дээ тийм мөртлөө бүр ийм огтоосоо нүрийг барзайлгах хэмжээний тийм ширхэгтэй биш. Кремэ төгсний ард зүгээр идэг байхгүй ингээд айгүй гоё юм гялалцсан. Ерөөсөө юм барзаах юу байхгүй. Энэ арьсан ингэж авахарсан ч гэдэг юм үү те. Тийм ерөөсөө байхгүй хахад powder төгсний ард шууд ингээд барзаагаал ингээд ирдэг. Тиймэрхүү powder-нууд байгаад байдаг шүү дээ те. Гэтэл энэ болохоор ерөөсөө тэгдэггүй маш юм нэгхэн давхаргыг үсгэж өгдөг. Өсвөр наснда powder гэдэг юм амар хэрэглэмээр байдаг. Мэддэг байсан бол энийг авах байсан. Чин дараагийн бүтээгдэхүүн нь болохоор мэдээж контур байгаа. За контрыг бол тэгэл бүгдээрээ за энэ нь тод гарах болов гэж найдаад авдаг. За дахиад өөрийг аваад за энэ нь одоо тод гарчих болов гэж найдаад авдаг шүү дээ. Энэ зүгээс ихэл би ийм контронд үнэхээр дургу. Өтөг контронд үнэхээр дургу. Яагаад ч бүр ингээд бүр их л удаж бараг 4-5 удаагийн бодолд нь л гоё тод гардаг. Тэгээд удаагийн бодолтуудад болохоор ингээд дэгрээд гэдийн дотор өөр юм байхгүй юм шиг ингээд алга болчдөг штеп. Өсвөр насны хүмүүс маань бас ингээд контр гингүүт л ерөнхийдөө яг ийм үзүүртэй контрыг контр гэдэг юм байна гэж ойлгоод иймэрхүү өрнөд их саавал аягүй хөнгөө урж байгаа штеп тий. Гэтэл яг үндэ бидэрт хамгийн хэрэгтэй контр бол ийм харандаан контр байдаг. Ийм харандаан контр бол яг өсвөр насны хүмүүс маань зурхад дэвтэйхэн амархан гэж би бол баян хэлдэг. Хамгийн гол давуу тал нь одоо нөгөө 4-5 удаа зурчаад одоо нөгөө гарахгүй болно гэсэн асуудал байхгүй. Тийм учраас энэ бол нэгдүгээр аягүй удаа хэрэглээтэй байдаг. Хоёрдугаар гэх юм бол зурхад амархан байдаг. За хамгийн сүүлийнх нь бүтээгдэхүүн бол мэдээч уруулын бүтээгдэхүүн байгаа. За уруулын бүтээгдэхүүний хувьд болохоор бас хамгийн чухал зүйл нь өнгөний гарц өсвөр наснд чинь бас хит амар тод бодолт их боломжгүй байдаг учраас амар тод уруулын модгаар будчих юм бол онцгой харагдана. Эсвэл бүр ингэ бүдгэн бараг өнгөгүй маар будах юм бол бас л тийм нөгөө бодлыг мань гой тодтгож өгөхгүй болно гэсэн үг. Тэгэхээр яг тэр хоёрын дундаж хоёрдугаар уруулыг маш гоё юм гялалзуулсан эрүүл чиглэг харагдуулдаг зүйл бол ийм lip oil гэдэг. Тэгээд тэр тусмаа би энэ Etude House-ийн oil-ыг болохоор санал болгож байгаа. Ийм ягаан өнгөтэй тэгээ аягүй хөрхөн гялалзуулдаг. Бас зөндөө л нөгөө нэг хагас мат гэх мэтчлэн маш олон будуунуудыг аваад алдчихж байгаа. Тэр дотроосоо би хэрвээ өсвөр наснда би аягүй хөрхөн будалтай нэг тийм цэвэрхэн хийчдэг. Энэ будаг бол тэр будалтын маань хамгийн гол төлхөр гэж хэлж болно. Хүний хөрхөн өнгө оруулаад гялалзуулаад харагдуулцдаг. Намайг өсвөр наснд байгаад бол бас ийм хөөрхөн ийм гоё өнгөтэй ийм ойлонд угаасаа байдаг байсан байхгүй. Одоогийн нөхцөл байдалтай гоё ийм гоё боломжийн бүтээгдэхүүнд гараад ирсэн баг чинь өсвөр насны хүмүүс маань бас эдгээрийг сонгоод хэрэглэхэд бүр аягүй хөөрхөн цэвэрхэн бодох бүр хангалттай боломжтой үнэн маш боломжийн мөртлөө гоё бодгонууд бол зөндөө гарцсан. Одоо жишээлбэл эн чин одоо үнэн хэдүүлээ би танаас гоё үнийн энэ хажуу тал дээр гаргаад өгчий. Тэгээд
Хараараа нэлээд хямдхан 20 хэдэн мянга л гэжсэн баха. Өсвөр насндаа мэддэг байсан бол эдгээрийг авч мөнгөө хэмнэх байсан гэдэг бичлэг маань дууслаа. Тэгээ та нарт маань бас таалагдсан гэж найдаж байна. Өсвөр насны охтууд маань за өөртөө ямар бодолтуудыг зохих уу, тэгээ дээрэс нь хөмсгөө яаж бодох уу, хазар өнгөлөгчөө хаана тавих уу, нүүрний хэлбэрт маань тохирсон бодолтуудаа яаж хийх вэ гэдгийг мэдгүй байгаа бол маш гоё онлайн сургалтыг зарласан байгаа. 9 сарын 25-нд эхлэх учраас эхлээд бүртгүүлж болно. Тэгээд үний хувьд ч гэсэн өсвөр насны охтууд болон бүх насныхан аягүй тийм тохиромжтой байдлаар маш боломжийн үнийг тавьж өгсөн учраас солонгос нүүр бодолтуудын нууцыг маань мэдмээр ах юм бол та нар манай сургалтанд маань хамрагдаарай. Энэхүү бичлэг маань та нарт маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзцгаая. Дараагийн бичлэг гоё бодлогын бичлэг хийнэ гэж бодож байгаа. Бичлэг маань таалагдсан бол мэдээж гоё лайк дараарай. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Бай бай.